Цэцэрлэгтэй тараад гэрээ хажуудаа юм цэцэрлэгт тоглож гин. Тэндээс гулган. Анх энэ дэр айгаад нэг сайн гулгадаг байсан. Одоо бүр амарлаг гулгаад гулгангуудаа буцаж дэшээ гараад. Японд борооны үйл гэж байгаа. Борооны үйл гэхээр нэг хэцүү юм нь угаасан юм ерөөсө хатдаггүй. Гангийн чигтэй. Тэгээ нэг юм саун дагаа юм шиг тийм мэдрэмжтэй. Тэр нь аюул хэцүү байдаг. Тэгээд ингээ борооны хавбар ингээ өдөржөнгөө гоо тэгтээ ингээ нэг өглөө ороод тэгээд нэг намж жаагаад өдөр ороод нэг орой орох ч юм уу нэг тиймэрхүү байгаад байдаг. Тэгээ борооны үйл дууссаны дараа бүр амар халдаг. No joke. Тэгээ танарт Японы хүүхдийн талбайг танилцуулбал нэг салбар байдаг. Тэгээ нэг юм эсний хэсэгтэй. Тэгээд нэг юм гулсууртай. Тэгээд нэг юм турниктэй. Тэгээд нэг гүдэх хэсэгтэй. За яг иймэр бол ерөнхийдөө бараг бүх гэрээ оролцох одоо ийм хүүхд тоглох хэсэг. Цэцэрлэгт хүрэл маяг юм уу та? Хойнгээд байдаг да. Өөр илүүдэд юу ч авахгүй. Найгуу хөрхөө. Папа! Сэн юм толгой яваад тийм. Хаяада метроны бариул энэ төр долооцоо явж байдаг ш хамгийн. Гэрийнхэн бүтээсэн үү? Манай энэ бүтээс тэнд шүдийн ярьц байгаа. Тэгээ манай ийм задгаа дорцтой юм да. Тэгээд явдаг. За. Эний загиний. Эний замаш. Хэд ийм гоё харагддаг. Оролны цаг. За би өнөөдөр орой бэлгүүнийгийн одоо ийм гэрээ амт гэдэг ийм хоолны номноос ингээд харж байгаа хоолыг гэж байгаа. Юу вэ гэхээр энэ самрын сүмстэй собоо гомтой гурав гээд тэгээ энэ дээр нэмээд салмон загастай ингээм хамтгийн. Тэгээ энэ ном бас айгу гоё ном, та нар бас ингээ гэртээ аваад хэрэглээрэй. Яг гэрт ингээ байхад их зүгээр ном ингээд зочин эсвэл хаяад ингээ амар гоё хоол хиймээр санагдах юм бол яг энэчнээсээ ингээд дор хараад ичгээр их гоё ядаг. Бас ойлгомжтой. Тэгээ энэ хоолыг би өмнө бас хийжсэн. Их гоё амттай болдог. Амархан, тэгээ хөнгөн, эрүүл. Тэгээ газрын самрын тоссон өөр амар гоё амт оруулдаг. Тэгэхээр та хэд бас энэ номноос ингээ туршаад хийгээд үзээрэй. Тэгээд хоолой хийцгээе. Хоолой хийхээ өмнө засаа жоохон гисгэж хэрэгтэй. Би ингээд ийм дэлгүүрээс шууд бэлэн ийм ингээд загс авсан. Энэ нь болохоор нэг нь 515 йен гэдэг чинь нэг ойролцоогоо нэг 12 мянган төгрөг ингээд хоёр загас, дөрвөн загас аваад хийгээд хажуугаар нь собоо гомноо чанаад тэрийг гоё амтлаад өөр болохоор имог тэгээд ийм хулуу хоёрыг air fryer хийж шарна. Би одоо ингээ блогерч босноо. Ингээд уцтайгаа яддаг. Яа, за.
짜란! Нөгөө нэг нохооноос air fry чараагүй. Яагаад энэ соба маань өөр амар их ногоотой болохоор. Тэгээд цэрэн! дарга сонгол цагаатсан. Бид гурав сонгол авах явж байна. Одоо Токиод байдаг. Өглөө чинь рүү алхаад Шибуяд ирсэн. Тэгээ явж байна.